та ямар нэг зүйл хийгээд анхны шүүмжээ авсан бол те магадгүй сошиал рил контент хийгээд доор нь хүмүүс шүүмжилж эсвэл бүлий хийж орж ирсэн бол энэхүү одоо зөвлөгөө танд их тус болно. Юу гэхээр хүн өөрийнхөө дотоод ертөнцийг хардаг, өөрөөр хэлбэл сэтгэлийн шарах, өөрийнхөө асуудлыг хардаг. Тэгэхээр тань дээр толон тусгалаараа харж таныг шүүмжилж байгаа гэдэг нь тэр хүн өөрийнхөө тухай ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр бусад одоо та удамдаар явж байгаа доржоод болмаа өөрийгөө одоо хараад явж ивэл та тэрэнд эмзэглэдэг үү? Эмзэглэдэг байх те. Тэгвэл тэр хүмүүсийн доорчин бичиж байгаа шүүмж яг түнтэй л адилхан учраас тэр хүмүүсийн шүүмжийг тоохгүй хийж байгаа зүйлээ үргэлжлүүлнэ. Харин бүтээл шүүмж гэж байгаа шүү дээ. Та ингэж ярих юм бол илүү сайн байх юм шүү. Ингээ нөрөө бодчихвол яах юм? Ингээ үсээ янзлжуул яах юм гэх мэтлэн тийм мэрэгжлийн үний зөвлөгөөнүүд орж ирэх юм бол тэр хүмүүст харин талархан те дараагуудаа сайжрахтаа илүү ашиглана гэсэн. Тэр аливаа нэгэн зүйлийг хий сурахын тулд бүтээлч шүүмжийг ад сурсан хойноо бид асар хурдан богино хугацаанд өсдөг байх нэ. Тэгэхээр шүүмж гэдэг зүйл дандаа хэрэггүй байдаггүй. Хамгийн хэрэгтэй шүүмжийг өөртөө авсуулснаар маш олон чанартай бүтээлийг та гаргах болно.